Альва хөгжил дэвшил бүртгэл хэмжилт дүн шинжилгээнээс эхэлдэг. Улс орны хөгжилч ялгаагүй. Хэмжиж чадвал хянаж чадна. Хянаж чадвал удирдах чадна. Удирдах чадвал хөгжүүлж чадна. Ийм учраас цөөн залуу хүн амтай, эрдэс баялагын нөөцөгтэй, зах зээлд ойр, мэдээллийн технологи харьцангуй сайн хөгжиж байгаа Монгол улсын хувьд өрсөлдөх чадвараа зөв тодорхойлж, тогтвортой бодлого тууштай хэрэгжүүлбэл хөгжлийн гайхамшиг бүтээх бүрэн боломжтой. Өрсөлдөх чадвар. Эрхэм үндэт үзэгчдээ дэлхийд өрсөлдөх Монгол ураатай өрсөлдөх чадварын энэ удаагийн дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаарт бид үн цасны зах зээлийн талаар ярилцахаар захирал инхот захирлыг одоо хүндэтгэн урьсан байгаа. Тэгээд урилга хүлээж авсан танд баярлалаа. Урьсан баярлалаа. За. Юуны та ингээ өөрийгөө товч танилцуулахгүй юу? Ямар босролтой, ямар ажилтай, одоо хаана юу хийж байна? Ганболтын их хот нь Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийг бизнесийн удирдлагын бакалавраар, санхүү эдийн засгийн их сургуулийг бизнесийн удирдлагын мастраар, Гриффит их сургуулийг санхүүгийн мастраар тус төгссөн. Сүүлийн 20 жилийн турш Монгол болон гадаад улсын санхүүгийн зах зээл буюу хөрөнгийн зах зээлд ажиллаж, олон төрлийн сургалтад хамрагдаж туршлага хуримтлуулсан нэгэн. Тэрээр хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээ, мөнгөний зах зээл, валютын зах зээл, бараа таварын зах зээл, мөнгөн хөрөнгийн удирдлагын актив, пассив удирдлага зэргээр мэргэшиж ажиллажээ. Харин сүүлийн жилүүдэд хаан биржийн арилжаанд илүү төвлөрөн ажиллах болсон байна. Ганболтын их хот нь Худалдаа хөгжлийн банкны дилер, хөрөнгө зохицуулалтын газрын ахлах дилер, Худалдаа хөгжлийн банкны Каститан үйлчилгээний хилцээний захирлын үүрэг гүйцэтгэгч, TDB Securities үнэт цаасны компанид тэргүүн орлогчоор ажиллаж байна. За би Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийг, за мөн санхүү эдийн засгийн дээд сургуулийг мөн төгссөн. Санхүү эдийн засгийн дээд сургуульд бол мастера, мост бол бакалавра. За сүүлд Австралид Queensland хотын Griffith их сургуульд бас мастер чиглэлээр мастер зэрэг бол хамгаалж ирсэн байгаа. За би одоо Монголын үн цасны арилжаалагчдын холбооны удирдах зүйлийн даргын албан тушаалтай ажиллаж байна. Энэ бол миний бас сонголт ажил байна. Бодвол эдийн засгийн санхүүгийн чиглэлээр болсон байна. Эдийн засгийн санхүүгийн чиглэлээр яг хөө илүү мэрэгсэн гэх бол банк л та. Тухайд бол яг хөө тийм сонголт байсан. Одоо л их задардаг болсон шүү дээ. Банкнаас гадна корпорацийн санхүүж гэдэг юм аяг олон хэмжээгээр бол задардаг болсон юм байлээ. Энэ саяныхаа байгууллагын талаар товч танилцуулах өгөхгүй. Хүмүүс мэдэхгүй ч магадгүй. Хизээ байгуулагдсан, ямар зорилготой, юу төрөх гээд байгаа. Тэгээ яг үн цасны арилжаалагчдын холбоо маань 1995 онд за одоо бас бараг 31 жил юм байгуулагдсан. Тэгээ Монгол улсын баг их л ууган холбоотой нэг. Тэгээ яг сүүлд бол илүү их одоо олон их танигдж ирсэн баг. Юу учраа вэ гэхээр биржийн бус зах зээл гэдэг бондын бүртгэлийг манай холбоо хийж байгаа. Энэтэй холбоотой энэ зах зээлийг ойлгохтой мэддэг хүмүүс нэгдсэн. Бас хөрөнгө оруулагчид маань ч гэсэн бас ойлгоод одоо хөрөнгөний зах зээлийг хөгжлөөд байгаа гэж ойлгож ирсэн байна. Холбоо маань одоо 92 орчим гишүүн байгууллагатай. Тэгээ мэдээж бусад холбоодын нэгэн адил гишүүдийнхаа нийтлэг дуу хоолой одоо төр болон хувийн хвшилтэй гадаад дотоодын хөрөнгө оруулагч нар энэ зах зээлд оролцож байгаа хүн болгоно хүрэх зорилготой. За мөн хөрөнгө оруулагчдын эрх ашигыг хамгаалах энэ зах зээлийг хэлэх. За цаашлаад холын амбиц бол одоо Монгол улс дотоод банкны салбартаа өрсөлдөх хэмжээний ийм санхүүгийн дэд бүтцийг үүсгэх ийм бол холбоо байдаг. Холбоо маань ихэнхдээ ер нь үн цасны компаниуд, хөрөнгө оруулалтын санхүү, хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд, за мөн системийн нөлөө бүхий топ банкуудын төлөөлөлд, за мөн төрийн байгууллага болох Монголын хөрөнгийн бирж, үн цасны төрөл салхамж зүгээ дэд бүтцийн байгууллагчдаг юм тийм. За дэмжигч байгууллага гэхээр санхүү үйлчлэх хорон бүртгэлтэй аудитын, хуулийн гэдэг үргэлгээний гэдэг маш олон төрлөө. Тэгэхээр яг зөвхөн хөрөнгөний засал гэж ярьж болохгүй. Ерөнхийдөө санхүүгийн зах зээлийн төлөөллүүд бүрдсэн ийм холбоо. Би даасан тустай хуультай мөн эсвэл зүгээр нэг төрийн бас байгуулгын хувьд. Тийм бид 2015 онд өөрийгөө зохицуулах хуульд тоосон тийм. Өөрийгөө зохицуулах статуст тоосон гэсэн. Тэгэхээр ер нь бол бидний яг одоо манай эрх зүйн орчмод үн цасны зах зээлийн хуулиар их тодорхой байсан байдаг. Үн цасны зах зээлийн хуулиар манай холбооны эрх үүрийг бол ихэд тодорхойлоод өгсөн. Тэгээ мөн өөрийгөө зохицуулах байгууллага гэсэн статус өгсөн. Цөөхөн мэргэжлийн холбоотой нэг байгаа. Зохицуулах байгууллагын статустай. Гэхдээ хувийн хвшлийн санхүүжилт төр явдаг. Тийм. Би гишүүдийн томилхоонд нь төрөөс орох юм уу? Янз бүрийн улс төрийн нөлөө шахал байхгүй. Улс төрийн нөлөө шахал байхгүй. Одоо ямар байгууллагын одоо хамтарч ажилладаг ч юм уу эсвэл тэр та нар одоо хямдаг төрийн байгууллага гэж байна уу? Тийм хямдаг гэхээс илүү хамтран ажилладаг гэж илүү зүгээр юм. Санхүүгийн зохицолохороо гэдэг манай хөрөнгөний зах зээлийн гол регулятор буюу зохицуулагч байгууллага байгаа тийм. Тэгтээ ер нь хямдаг гэж хүлээж болохгүй. Бид бол хамтран ажилладаг тийм. Зүг. Өрсөлдөх чадрын индекс гэдэг бид нар 10-аас доноос хойш ингээ гаргаж байгаа л да. Аа. Тэгээд
жилд ингээд 2-3 оноо татдаг юм болохоор ийм манай улсад санхүүжилтийн өртөг их өндөр. Санхүүжилтийн өртөг өндөр. Дээр нь одоо хөрөнгийн бирж рүү, үн цасны зах зээл рүү нэвтрэх боломж их мөн гэсэн ийм зүйл их гардаг. За тэгээд одоогор бол манай улс бол 69 дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй 69 улстай харьцуулахад 65-д нь явж байгаа юм. 25 оны байдлаар. 24 онд бид нар 61 орчим байсан. Тэгээд 24 оноос 25 руу ингээд 4 байраар огцсон. А энэ хурдталтыг ингээд задлаад үзэхээр юунаас болоод хурцгаа ингээд задлаад үзэхээр ерөнхийдөө ийм төрийн зохицуулалт хүн суртал ихсэн гэсэн нэг хариу гарсан. Хоёрд нь access to capital буюу одоо хөрөнгө оруулах боломж их хүндэрсэн гэсэн хариу гарсан. Одоо бодвол мөнгөний бодлого чангардаг ч юм эсвэл үн цасны зах зээлийн идэвхжил тийм сайн байгаагүй ч юм уу нэг ийм хүл дүр зураг гарсан. Гэтэ яг нь хоцролттой байж магадгүй. Тэгээд эсвэл одоо нөгөө улсууд чи илүү хурдан хөгжиж магадгүй. Бид нар чинь ингээд нөгөө талаас хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр би таны бодол санааг ингээд асуумаар байна л да. Яагаад манай улс яг энэ хөрөнгийн зах зээл нь санхүүжилт олох боломжоор сүүл мышгаад байна. Тэгээ үүн жоохон гайг болж ингээ буцаад хойширч баашилж байгаа байхгүй. Энэ шалтгааныг та юу гэж тайлбар? Яг олон шалтгаан байгаа. Яг ер нь хөрөнгөний зах зээл гэдэг маань 200 орчим жилийн өмнө үүсэт бий болсон тийм. Банкны системтэй өрсөлддөг, санхүүжилтийн өртгийг бууруулдаг, өрсөлдөөн бий болгодог. Маш том зах зээл. Тэгээ хөрөнгөний зах зээл гэхээр хүмүүс нэг тусдаа салбар гэж ойлгодог тийм. Уулархай, барилга, газар тариалан гэдэг юм. Энэ чинь тэр салбаруудын ууццыг байхгүй. Тэрөөсөө тусдаа салбар биш. Бүх салбаруудыг одоо салбар гэж хэлэх юм байна. Тэгээ түрүүн ярьлаа энэ өрсөлдөх чадварын тайлбар 65 дугаар байранд орс гэдэг. Энэ л мэдээж маш олон хүчин зүйлс тавьж байгаа. Би эндээс нөх хөрөнгөний зах зээлийг жоохон татаж авчаад өөртөө яах вэ? Энэ зах зээлийн өрсөлдөх чадварыг ихтэй 3-аас 4 хэлбэрээр одоо бүлгээр одоо авч үзэж байгаа юм да. За нэгдүгээрт одоо хамгийн эхлээд хөрөнгө оруулалт ширхэх шиг засаглал ил тод байдал. Тэгэхээр Монгол улсад маань энэ маань одоос юм нь бол гайгүй хөгжөөд явж байгаа хайж бол хөгжих байх гэж бодож байна. За ил тод байдал бол сүүлийн жилүүд бол харьцангуй сайжирч байгаа. Тэгээ сайжруулах асуудлууд маш их зөндөө бий. Одоо манай үндэс нэржүүлэгч холбоо энэ дээр ихээхэн анхаарал одоо хандуулаад энэ Монголын хөрөнгөний бирж дээр нээлттэй байгаа. За магадгүй нээлттэй гэж өөрсдөө хэлээд байгаа хаалтаа шахуу компаниуд мэдээлэл ил тод ингэ зарлаач юм гэж. Тухайлбал томоохон аж ахуйн гэж байгууллагууд олон улсын болон дотоодын зах зээлүүд дээрээс гадаад дотоодын хөрөнгө оруулалт их усраа авч байна. Энэ их усрын зээлийн өртгийг хийж мэддэг. Тэрэд өөрсдөө энийг ил болох хэрэгтэй. Энэ яванд ингээ ил болоод эхлэх юм бол энэ хөрөнгөний зах зээл дээр лист болсон компаниудын одоо мэргэжлийнхаар бол ВАК гэж хэлдэг те капиталын өртөг байхгүй. Капиталын өртгийн тодорхойлоо цаашид энэ компанийн хувьцааны үнэтэйг гаргаад энэ компани ямар эрсдэлтэй гэдэг хөрөнгө оруулалт мэдэж эхэлнэ. Маш том мэдээлэлүүд гэж орж ирэх хэрэгтэй байхгүй. За хоёрдугаар том асуудал бол ер нь юу татварын болон одоо cost efficiency гэдэг юм л да одоо зардал болно. Энэ юу гэхээр хөрөнгөний биржид бүртгүүлэх зардал те. Бүртгүүлснээс тэр зардлаа бүртгүүлсний дараа нөхөх боломж гэдэг юм уу. Эсвэл хөрөнгө оруулагч орох access те боломжийн талаар гэж байна. За нөгөө талаас бас татварын хоршиг бас энэ дээр оруулж ирж байгаа. Бидэртээ өрсөлдөж байгаа, бид нар чи өрсөлдөж байгаа шүү дээ. Татварын өрсөлдөж болж бид нар гадны бас давхар өрсөлдөж байгаа. Тэрийг бас бид нар яг анзаарч байгаа хэл та. Энэ татварын хоршигны асуудал байгаа даа. За өртөг зардлын асуудал. За хоёрдугаарт энэ дотор орж байгаа нь одоо юу мэдээллийн урсгалын өөр нөлөө байхгүй efficiency гэж ярьдаг л да. Тэгэхээр нэг том мэдээ гарч ирэхэд хөрөнгөний зах зээл хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг энэгээр нь хэмждэг. Сайн мэдээ гараад идэх хувьцааны ашигладаг, муу мэдээ гараад идэх ундуу бол энэ бол хөрөнгөний зах зээлийн өрсөлдөх чадвар биш юм аа. За 3 дугаарт буюу одоо хамгийн чухал нь юу гэхээр хөрөнгөний зах зээл болон дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа зүйлдэг. Энэ нэг хэмжээнд хэлээд авах өрсөлдөх чадварыг. Одоо манайд энэ харьцааны 15 за 16 орчим мөнгө байна. Бусад улсууд маш өндөр байгаа. Хонконг бол 1000% давцсан. Америк 100-200, Канада 190 гэдэг тий. Энд чинь тэгэхээр яг нөгөө бодит эдгэн засгаас хэд дахин хэмжээний санхүүжилтийн боломж байна. Тийм ер нь санаа нь бол тэр. Одоо манай хөрөнгөний зах зээл чинь 13 их нэтгэр байна. Сая өнгөрсөн оны гүйцэтгэлээр нэлсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 90 орчим тэрбум төгрөг гарсан. Тэгэхээр манайх нэг 80 орчим гарсан байгаа тий. Тэгэхээр нэг 14-5% байгаа. За энэ дотор орж байгаа нөгөө нэг дид бүлэг гэх юм уу? Хөрөнгө чадвар харьцаа байгаа. Хөрөнгө чадвар манад юу нэг жоохон таараа бол яг энэ хөрөнгө чадварын хувьцаагаа зөвлөж байгаа шүү. За 2 орчим хүн байгаа байхгүй. Тэгэхээр нийт одоо лист жижиг хүртэлтэй байгаа хувьцаа жилд дунджаар 2% л яриж гин гэсэн үг. Одоо өөр хоорондоо үүж авч зарлаж гин гэсэн үг. Тэгээ ингээд дотчоо бүр ингээд компани болгон дэр ингээд тусдах нь бас өөр үзэлтүүд. Жишээлбэл томоохон компаниуд тий одоо магадгүй банкуудын хувьцааны өрчтэй байсан хүмүүс сайн байдаг бол бусад жижиг одоо Монголын хөрөнгөний биржээр болон бусад биржүүдтэй бүртгэлтэй байгаа
жижиг компаниудын хувьцаа зарагддаг тий. Зөв. Ахын байдгүй, зах хүн байгаад байдаг. Эсвэл ах хүн байгаад байдаг, зах хүн байдгүй ч юм уу. Тэгэхээр нөгөө нэг хэлдэг нөгөө манай нөгөө access их муугаан гэж хэлдэг шүү дээ. Энэ зах зээл рүү орж ирээд орчдөг буцааж гарах боломж байхгүй. Хөрөнгө оруулагч хамгийн түрүүнд юу боддог гэхээр за мэдээч ашига бодно өгөөж бодно тий. Тэр өгөөж хизээ гарч ирэх үед чинь exceed view гарсны дараа орж ирж шүү дээ. Тэгэхээр за би нэг 5-аас 10%, 10-аас 15% өгөөж байгаа маань. Гэтэ би одоо ороод яаж гарах вэ гэж асуудал байхгүй. Тэгэхээр ингээд манай хөрөг чадвар ингээ муу гарах боломж ингээ байх болчихдог байхгүй. Тэгэхээр ингээ ийм асуудал байна л да. Тэгээ бид яг ер нь жоохон бенчмаркаа тогтоогоо чааш тийм дөрвөн бол орон нутгийн өмчт компаниудаа бирж дээр гаргаад энэ магадгүй бусад компаниудынхаа одоо луужнд болоо тийм манлайлалаа үзүүлээд дараагийн ингээ том дийлүүдийг эхлүүл тавих болгож байна. Тэр 21 оны 1 сарын банкны тухай хууль өөрчлөлт оруулсан тийм тэр би бол хувьдаа их зүгж боддог. Солонгос бол 1970 онд бас хэрэгжилсэн. А гэхдээ Солонгосын хэрэгжүүлсэн бодлого манайхаас нэг зүйлээр ялгаад байгаа нь тэр хэд маань албадлын болон урамшууллын гэдэг системээ зэрэг авч хэрэгжүүлсэн. Одоо ингээд төрийн өмчт компани болон том компаниуд ингээд задлж гисэн гэж байгаа байхгүй. Ингэж албатж байгаа. Зөрүүлээд эндээ урамшуул өгч гисэн. За чи ингэснээрээ хөрөнгөний зах зээл дээр гарснараа чиний татвар юу чи ингэж хөнгөлнө. Эргээд хөрөнгө оруулагч буюу эрэлт талаасаа за чи энэ компани хувьцаа бол ийм татвар хөнгөлт үзүүлдэг. Хоёрын зэрэг хэрэгжүүлсэн. Одоо нөгөө нэг том компаниуд чинь задлах одоо гол зорилго нь шүү дээ. Ford-ын жишээ байна шүү дээ. Henry Ford өөрийнхөө хувьцаагаа хин заахыг хүсээгүй өөрөө тэр компанид эзэн сухыг хүссэн. А гэхдээ тэнд ямар боломж орж ирсэн бэхээр яг Америкийн нэгдсэн класс AB-гийн хоёр төрлийн хувьцаагаа A нь болохоор саналын эрхтэй, нөгөөдгийн саналын бас эрхтэй. А гэхдээ нөгөө voting right гэж одоо саналын эрх нээр өндөр байхгүй. Жишээлбэл Facebook бол за би Ford-д тусчих. Ford бол тэнд яаж задарсан бэ гэхээр та Henry Ford дээр очиод тухайн одоо хөрөнгө оруулалтын банкны нэг хүн очиод энэ хуультай холбоотой тэр хуулийн баталж агаад та өөрийнхөө хувьцааныхаа дийлэх хэсэг эзэмшгүй. Магадгүй цөөн хувь эзэмшил. А гэхдээ таны voting right бол нөгөөдөөс хамаагүй их гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн өөртөө идлээд өөрийнхөө вижн буюу хараагаар тэр юм авч явна. Гэтэ өөрийнхөө хувьцаагаа зарчиж байгаа байхгүй. Ингэж хувааж байна. Одоо хамгийн ойрхон жишээ бол Facebook шүү дээ. Facebook-ийн Zuckerberg бол маш бага хэмжээний хувьцааг өөрийнхөө компанид эзэмшдэг. Гэхдээ тэр хүн шийдвэр гаргадаг. Класс AB гэдэг хувьцаа. Бид нар яг явандаа энэ компани тухай хуулиуд энийг ингэж оруулж өгөх хэрэгтэй байх гэж бодож байна. Одоо бид нар арилжааны банкуудын 20% хязгаар гэрийн онд тусгаар байгаа шүү дээ. Магадгүй бид нар энэ опшн энэ сонголтыг одоо жоохон толцсон байгаа л бид хууль боловсруулах батлах гэдэг бол урт хугацааны бас судалгаа шинжилгээ хэрэгтэй баг. Явандаа энэ хэлбэр рүү бид нар авах хэрэгтэй гэж бодож байна. Төрийн өмчт компаниуд ч гэсэн бид нар бас ингэж гэсэн алдаа хугацаа жишээлдэг шиг тийм. Би нэг юм танин мэдхүн гэх юм да нэг асуулт асуусан байна. Би нэг бизнесийн сонгодог 50 бүтээл гэсэн ном орчуулсан юм. Тэр ном дотор яадаг вэ гэхээр яг энэ бизнесийн салбарт бичигдсэн одоо сонгодог гэж тооцогдож байгаа шилмэл 50 номыг ингээд дээжлээд гол агуулгыг багцлаад ингээд гаргацсан тийм 2 бот ном байна. Тэр 2 бот номыг уншсан багт тэр нэг 50 номын гол санаатай ингээд шууд танилцчихна гэсэн үг. За тэр 50 ном дотор болохоор ингээд Англи, Америкийн мундаг бизнесмэнүүд байгаа юм л та. Тэр нөхдүүд бол маш их зовлон туулж, эрсдэл үүрч, бизнесээ босгодог. Тэгээ бүгдэнд нь одоо нэг тийм 90 цент хүрэх гэх юм уу нэг тийм үе шатаа одоо шүүхнээс орхиод том. Тэр нь болохоор бүгд flotation гэж яриад байгаа. Тэр одоо манайхаар бол IPO юм шиг. Хөрөнгөний зах зээл дээр гарлаа. Хувьцаагаа зарлаа. Ингээ баг бүгд нэг өдрийн дотор хэдэн зуун сая долларт болчихдог өмчтэй болчихдог. Тэгээ ингээ харж байхад одоо энэ Америкийг ч ер нь дэлхийг өөрчилсөн том бизнесүүд том одоо entrepreneur гэж ярьдаг тийм. Эдний чи ерөөсөө санхүүгийнхаа их үүсрэг болж явсан хамгийн том их үүсрэг хөрөнгөний бирж болж байгаа. Одоо бүгд л зовлонгоо ярьсан байгаа. Эхэндээ ингээд банкнаас зээл авдаг. Тэгэл нөгөөдөлсөө зүгтдэг юм аа барьцаанд авдаг. Шүүх мөгийн хаалга татдаг. Маш зовлонтой мэрж байгаа. Тэгэл ерөөсөө хөрөнгөний бирж дээр гараад санхүүгийн хэрэгжүүлэлд төрж байгаа. Тэр нэг бол зах зээлээ зарж, нэг бол тэр хувьцаагаа зарж, эсвэл одоо юу мэдгүй ирээдүгөө зарж байна. Манайх одоо хэзээ ийм болох вэ? Үгүй яг бид нар яг потенциал байгаа гэж бодож байгаа. Гэхдээ сая банкны одоо хууль өөрчлөлт орсонтой холбоотой банкуд маань хувьцаагаа зараад бид нар бас мэдрэлээ л дээ. Энэ зах зээлд оролцогч тэр мэдрэлээ. Эрэлт нь хаанаа, нийлүүлэлт нь хаанаа, ямар бүтээгдэхүүн энэ зах зээл дээр зарагдвал явж чадахын хэн байвал зүгээр юм гэдэг. За энэтэй ч холбоотой өнгөрсөн 2025 онд Монгол Улс IPO болсонгүй л дээ. Одоо хин ямар нэгэн компани хувьцаагаа зарсангүй. Тэгэхээр ер нь бид нар гаднаас л юм татах хэрэгтэй юм гэж юу ойлгож байна. Гаднаас. За нэгдүгээр яагаад бид нар дотоодсоо биш мээр манай дотоод зах зээл дээр хүний орчин маань өөрөө их өндөр. Бодлогын хүн маань 12. Тэгээд хөрөнгө оруулагч гэдэг юм уу
энэ одоо ард иргэд маань аж ахуйн нэгжүүд маань энэс илүү хэмжээний л одоо юу хүсдэг, өгөөжөл хүсдэг. Тэгэхээр ингээд хувьцаа болгон хараад харин миний өгөөж өнгөрсөн хугацаанд өгч чаддаг болохоор дараагийн лист болох компаниуд маань ингээд жоохон хойшоо суучлаа л. Тэгэхээр бидний жоохон гадаад тал руу их ажиллах хэрэгтэй байна. Тэр гадаадын хөрөнгө оруулалт гэдэг маань бидэд маш том олон толгойн ач холбогдлын өвдөө валют таньжт маань нөлөөлнө, инфляц маань нөлөөлнө, макро эдийн засаг том зүгээрээ нөлөөлнө. Одоо гадны хөрөнгө оруулалт гэхэр чинь хөрөнгө оруулалт ер нь хоёр хуваагаад байгаа шүү дээ. Портфолио инвестмент буюу одоо ингээд хувьцаа руу орж байгаа. Нөгөөх нь FDI шууд хөрөнгө оруулалт. Одоо жишээлбэл нэг өрмийн машин орж ирдэг ч юм уу тий. Эсвэл одоо нэг технологи орж ирдэг ч юм. Таны хувьд бол одоо портфолиог л яриад байгаа. Санаа. Одоо бид нар төрийн бол тэрийг хэмжиж чадчихна уу? Портфолио инвестмент. Юу хэмжиж байгаа? Одоо Монгол банкны санхүүгийн тайлан дээр бол байж байгаа. Одоо сүүлийн үед бол гарах урсгал. Гэхдээ тэр тайлан дээр нөө зөвхөн лист компани байдаг шүү дээ. Бүх байдаг. Тэр Монгол банк тодорхой байдаг компаниудаас мэдээ. Яагаад тийм нэг асуудал нөх нэг жишээл тэр портфолиог би сайн мэдгүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалт тэр манайх 300 тав гаргаад байдаг байхгүй юу? Яг нэгдсэн тоо гаргаж чадахгүй бол хэмжиж чадахгүй л шүү гэ. Монгол банкны тусдаа тоо гаргаад байгаа. Сангийн хааны тусдаа гаргаад байгаа. Тэр нэг гадаадын хөрөнгө оруулалтыг бүртгэдэг нэг газар байгаа шүү. Тэр нэг тусдаа гаргаад байгаа шүү. Яг ийм хүү байдлаар л ингээд хэмжиж чадахгүй болохоор бас өдөртөж чадахгүй байх шиг байна юм л. Портфолио дээр бол тийм асуудал арай хацсан байгаа юм даа. Гэтэ бас энэ гадаад хөрөнгө оруулалтыг бид нар одоо хэмжиж эхлэх нэг утаагүй байгаа. Би буруу санаг бол нэг 20 жилийн өмнөөс магадгүй 15-20 жилийн өмнөөс бид нар хэмжиж гисэн баг. Гадаад валютын нөөцөж гисэн бид нар нэг удаагүй олон нийт зарлахыг удаагүй шүү дээ. 90-ад оны соёлын юу зарлах юу үзсэн. Тийм нөөц үзсэн. Тэгэхээр энэ мэдээллүүд яг бид ингээд баг байгаа ингээд сураад ингээд дэлхийн банк ч тийм олон улс валютын сангийн тусламжтайгаар энийг тооц харгачлаа болоод ингээд явж л байгаа. Одоо бол ер нь яг ингээд портфолио хөрөнгө оруулалт орж ирсэн бодит чи бол байгаа юм. Байгаа. Тэр үзэндээ байгаа. Гадныхаа орж ирээд Монголын компани бондыг юм хувьцааг авч ийн гэсэн үг тийм үү? Одоо хаалттай компани ч гэсэн ингээд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт орж ирээд бүртгэж байгаа шүү дээ. Тэр нь хааны газар бүртгэж байгаа бол тэрийн одоо тодорхой яг энэ цогцлоо хийж байгаа асуугаад доллар ч юм уу юанаар ч юм оруулж ирж байгаа. Гэтэ нэг төргийн хуулиар баригдаад төр рүү шилжүүлж байгаа бах тийм үү? Төр рүү шилжүүлж байгаа. Гэтэ тэгээ ашиг олчоо буцаа гарах болохоор ханшин дээр зохиолно шүү дээ. Хэрвээ тэгэл тэр аз ямдаагаа л үзэх асуудал. Тэгээ өнгөрсөн одоо 20 жилийн түүхийг хараад байгаа манай валютын аж одоо бусад валют за долларын хэсэгтээ ер нь бол нэг дунджаар жил 8% сулрж ирсэн. Яг зарим жилдээ бол чангардаг. Гэтэ тэр чангаралт нь дараагийн жилүүдэд алга болдог уусдаг юм дээ. Сүүлд бол энэ ковид үеэр бид нар үзсэн шүү дээ. Жилд 20% унсан те 2800 байсан. Долларын хэмжээ 3600 зурж бараг хазах руу бараг 3800 хүрсэн шүү дээ. Тэгэхээр яг одоо би бас энэ дээрээс нэмэлт гадаадын банкуудыг авчираад зээлийнхөө буурна гэдэг маш том ингээд популизм гэдэг юм уу гэдэг юм юм шүү дээ. Энэ гадаадын банк орж зээлийнхөө буурна гэдэг хүлээлтээ манай ард иргэд маань жоон багтаах хэрэгтэй гэж бодож. Гэхдээ оруулж ирэх хэрэгтэй, өрсөлдөөний бий болох хэрэгтэй. Дээрээд маань одоо хамгийн түрүүнд орж ирээд би доллараа Монгол улс руу оруулаад за жилд 10% байна. За миний фандинг кост нэлээ 10%-аас эхлэх юм байна шүү. За үйл ажиллагааны зарлалцааны нэг нэмийг одоо манай зээлийн дунд ч юм маань 17 орчим байгаа байхгүй. Тэгээ тэрнээс жоохон 15 16 болооч. Түүнээс шууд нэг орондоо тооруулж очихгүй байх гэж байна. Нэг хоёрдугаар тэр хэд маань нэг хэрэглээний одоо жижиг зээлрүү орохгүй байх гэж байна. Бас жижиг зээлрүү орохдоо бид бас жоохон боломжтой байх гэж. Тэр чинь одоо манай ард иргэд улсын бүх мэдээлэлийг банкн дээр авчихсан юм шүү дээ. Ер нь бол тийм ямар нэг байдлаар тэр чинь яаж арга нэслэх би мэдгүй. Гэлээгээд би энэ гадаад дүрм оруулалт банкыг сүүцтэй байгаа юм биш. Зүгээр олон жил ярьлаа шүү дээ тий. Гэтэ олон жил яриад ямар ч банк оруулж ирэх гэж хүсдэг өгөө гэдэг яриа байдаг шүү дээ. Тэгээд мэдгүй яагаад чинь. Тэгэхээр зүгээр бид нар хөлөлтөө их жоохон зүг тавих хэрэгтэй байх гэж бодож байна. Бид нар тэрхтийг үл хэрэгтэй. Одоо танаас нэг тэтгэврийн өгшийн асууя гэж бодъё л да. Өөрөө тэтгэврийг хадгалаад тэгэд хүүхдийн мөнгийг хадгалсаар яваад ингээд 20 сая төгрөгтэй болсон. 20 сая төгрөгөө ингээд хадгаламжинд байршуулчихсан. Жилийн нэг 11% хүүтэй. Гэтэл манай инфляц чинь албан ёсоор нэг 9 орчим багс юм 10 тийм. Гэтэ бодит төр бол 20% багс юм. Тэг чинь цагсын л асуудал шүү дээ. Энийг. Тэгэхээр нөхөр одоо ингээд 20 сая төгрөг хоримтлуулад байдаг. Ачуудыг ч юм уу зөө хондоо ч юм уу. Гадагшаа сургуульд явуулах гэдэг. Тэгээ 10 жилийн дараа яг тэр одоогийн үнцнийг хадгалж чадах болов уу үгүй болов уу үнцний хувьд 20 сая төгрөгнүүд 10 жилийн дараа яг өнөөдөр 20 сая төгрөг шиг одоо нэг ядаж нэг гадагшаа нисэх билетийг авчдаг тэнд очиод нэг 3 сар амьдрах мөнгөний төлж чадах болов уу эсвэл хөрөнгийн бирж дээр очиод нэг брокерийн пүүс тандаад хувьцаа аваад ингээд яваад байсан дээр одоо өгөөжийн хувьд аль нь илүү байгаа аль нь илүү өрсөлдөл багтаа байх вэ? Энэ нөгөө одоо ингээд дэлхийн зах зээл ч гэдэг юм уу бүх байдлаар харахаар энэ айгүй
хэцүү болсон. Яагаад гэхээр хадгаламжийн хүн Монголд 10.11 шүү дээ төгрөгөөр. Гэтэл энэ хэмжээний хөгжиж доллараар олон улсын зах зээл дээр S&P 500 Америкийн нэгдсэн улсын индексийг дагаад л аваад байгаа байхгүй. Өнгөрсөн одоо 60-70 жилийн түүхэн жил тунчаар 11.12% өгөөж өгөөд байдаг. Гэтэл тийм нэг амар том боломж байгаа гэдэг. Тэгэхээр манай энэ хүч нэг юм байгаа гэдэг. Тэгээ манай хүүгийн өндөр багцлах бас нэг бодлоор нийлдэг. Би одоо манай тэр настай хүмүүс хөгж юм гэх юм бол хүүдээ яах бол мэдээж өргөн зах зээл дээр тодорхой хэмжээний оруулагч л. Гэхдээ 100% бол биш л дээ. Хадгаламж руугаа 30-40% ч юм уу. За үлдэгдэл 60-аас 70%-ийн 60% нь зариуж идэг юм уу? Үлдэгдэл 40% бонд руу идэг юм уу? Харин гадаадууд дотоод үлдэж чи айгүй том одоо ярилцах big discussion гэдэг айгүй том зүйл байхгүй. Тэгэхээр одоо ерөн бүр банкны хадгаламжийн дансанд байршуулсантай ижил хэмжээний эсвэл илүү гарсан хэмжээний ажил инфляцид идэвхжих гүргээр өсгөж чадах уу? Чадна. Манай чадна гадаад зах зээлд чадна. Америкт бол нэг энэ хөө зовлон гэх юм одоо шийдэгчдэг асуудал үүдэх юм биш үү? Индекс фонд жилүүд. Тийм. Одоо хөрөнгөний бирж өсөөх юм бол тэр хэмжээгээр өгөөж өгчдөг ч гэдэг одоо мэдэхгүй. Монгол тийм юм байт юм бол. Монголд одоо би болох гэж байна. Яг өмнө нь бол байсан. Гэтэ тэр нөгөө биржээр ажилладаг санг хэлээд байгаа байхгүй. Тэр сангийг дагадаг одоо ETF-ийн хөрөнгө оруулалтын санг, тэр сангийн нийцэрхийг худалдаж авна гэсэн. Монголд нэг Улаанбаатарын цаасны бирж дээр байсан. Тэр сан маань юу дагадаг вэ гэхээр Америк нэгдсэн улсын топ технологийн 100 компани бүрдсэн хөрөнгө оруулалтын сангийг бол дагадаг байсан. Одоо энэ жил нэг 2-3 сан гарч ирэх юм бол хүлээлттэй байна. Зам алтын сан ч бас яригдэж байна. Яг хоо даалтч айгу хот сэт болоод байна шүү дээ. Одоо глобал эдгээс хойш гэдэг юм. Тэр юм бол байна. Тэгэхээр дөрөвний ярилцлагаар ороход ямар нэг байдлаар бол инфляцийг бол бий гэж бодож байгаа. Яг хүмүүс нөгөө Америк төрнөөс айгу сайн хөгжөд байгаа ч юм уу. За Америк гэх юм бол за бусад улсууд гэдэг. Одоо та бас мэдж байгаа Америкт бас очиж чаал янз бүрийн юм явж байгаа. Хадгаламжийн хүн 0.0 гэдэг шүү дээ. Яг үндэ тэгэхээр тэн чин цаана тэр хүүг 10 дахин нуугуулсан хөрмийн зах зээл байгаад байгаа байхгүй 10%. Тэр хүн болон тийшээ шуурч мөнгө өгөөд байдаг. Манай зах зээл дээр болохоор бенчмарк нь 12. Тэрийг ингээд давсан юм үсээд байгаа. Хамгийн багтаа 20 гэдэг юм. Тэгэхээр энэ бондын зах зээл төрөл их орж ирээд яг одоо манай хувьцааны зах зээл манай дотоод бондын зах зээл сайн хөгжиж байгаа. Чааш ч хөгжих байх гэж бодож байна. Яг тэр арилжааны банк чинь лимиттэй байхгүй. Бүх юм одоо хязгаартай. Энийг би ингээд сайн нийцээд дуртууд Себод интернэшнл охин компани Business Mining гэдэг одоо бөөрөлжүүдийн эч мөчний одоо төсний хэрэгжүүлж байгаа компани маань олон улсын зах зээл дээр 300 сая доллар өсөлөө шүү дээ. Энэ яагаад тийш явсан юм? Учиртай шүү дээ. Яагаад нэгдүгээр тэгвэл энэ хэмжээний төслийг даах арилжааны банк Монгол байхгүй. Нэг зээлдэгч толох зээлийн дэд хэмжээ тулна. Өөрөөр хөрөнгө үйлцэгч харилцаа тулна. Хөрөг чадварын харилцаа тулна. Ямар ч боломжгүй байна. Дотоодын зах зээл дээрээс сарын хугацаанд нэг их найт төрний бонд тусах уу? Бас төгөөтэй тийм. Тэгэхээр энэ компани ингээд олонсын зах зээл рүү гарч байна. За 300 сая доллар маань нэг 11.2 орчим хувийн купонтой буюу одоо хүүтэй гарч ирсэн. Энэ дээр яг бас нэг бичиг баримт боловсруулалтад амжилтын хувьд гэдэг юм уу тоогоо нэмэхээр бас нэг тоо гарч ин 13 л ч юм уу дэх баг. Энэ мөнгийг наашаа оруулж ирэхээр суудах төлөвчийн татварж ойлгож байгаа юм. Тэгэхээр суудах төлөвчийн татварт арилжааны банкуд дээр 5% байдаг. Бусад салбартаа 20% байдаг байхгүй. Яагаад арилжааны банк 5 босд нь 20 гэж? Одоо withholding tax гэж байгаа. Тэгэхээр ингээд эдгээр манай төрийн болгоч гэдэг юм ямар нэг байлаа энэ аж ахуйн арилжааны банкаас зээл авах хэрэгтэй гэсэн шууд бус гэдэг юм. Ингээд хайцгалт яваад байгаа байхгүй. Тэгвэл арилжааны банкуудын лобби ороод байна уу? Эсвэл манай төрийнхэн юм мэдэхгүй байна уу? Би бол юм мэдэхгүй гэж ойлгож байна. Лобби бол биш гэж. Тэр юм мэдэхгүй гэсэн бол бид нар маш их хорч байна тийм. Энэ хууль маш дэлхийд дээр боломж байгаад байдаг. Бид нар хүчээр ингээд цорог зоогоод ингээд нарийсахад уг нь бид нар аль болохоор капитал Монгол руу орж ижил бид нар хөгжиж наашнаач гомоор байна. Тэгээ энэ суудхан төлөвчийн татвар 20% маань ингээ ороод тэр 11-тэй гэдэг чинь бас 2.2% ороод ирж байгаа. Одоо энэ хаврын чуулганаар эдийн засгийн эрхчлөлийг сайжруулна гэж мундаг юм яриад байгаа шүү дээ. Тэрэн дээр та нар санал тавьж үзэх үү? Бид нар яг манай холбооноос харсан. Гэхдээ яг эдийн засгийн эрхчлөлүүдээ юу хэлээд байгааг би бол хууль үзэл бодлоос олж хараагүй. Миний зүгээр хар ингээд хоймор. Гэхдээ одоо яг таны хэлж байгаа санал чайгүй тийм миний бодлоор зүгээр би юу биш л дээ хууль тогтоогч биш л дээ. Гэтэл бас яг одоо манай хөгжлийг чөтгөрлөөд байгаа тэр чөтгөрийг мулталчих нэг том хэрэгсэл мөн л гэж хараад байна. Манай улсын одоо хамгийн нөртлөх чадрыг хойш татж байгаа ч монголчууд нөгөө хэдүү ядуу явцсан. Үндэсний капитал байхгүй. Тэр одоо хүмүүстэй дургу. Тэгэхээр гаднаас л капитал оруулж ирэхгүй бол. Зүг наач маш их чухал. Яг түрний бөөржүүдийн юм тусгад 11 дээр хуудаар дөрөв суудсан төлөвчийн татвар за бусад зардлууд тэр доллар чи Монголд орж ирэх төгрөг болоо төгрөгийн swap-ийн spread буюу тэр нэг 6-7% байгаа байхгүй. Ингээ бөөржүүдийн төснө 21-22 дээр их үүсвэрт болж байгаа байхгүй.
21 22-ийн их үүсвэртэй юу нь ямар том дэд бүтцийн төсөл байж болох юм бэ те. Энд чинь нөгөө дагаа нэг ч мөчний үнэсдэг инфляц ус гэдэг юм бага хилээд байгаа байхгүй. Хэрвээ улс маань одоо хөрөнгөний зах зээлээ дотоодоо сайн хөгжүүлсэн ард иргэдийн маань боловсрол маань өндөр сайн байх бол хөрж дотоодын зах зээлээс 15 16 дээр босох боломж байна. Одоо оюут толгой чи Монголын хамгийн барьцтай төсөл ч дээ. Тэр 9% босгосон гэж балбуулаад байгаа зү. Гэтэл бүрэлдэхүүн маань бараг 20% юм биш үү? Төрөөр хэлэхэд бараг 20%. Би зүгээр албан ёсны одоо бүрэлдэхүүн хүнс өсөг зүгээр энэ уусаа юм байгаа байхгүй бодит төрлийн. Тэгэхээр нь та түрүү хэлсэн шүү дээ. Гаднаас ингээд мөнгө босч байгаа бодит түүнээс их тод биш байна гэдэг юм тийм ээ. Альва хөгжил дэвшил бүртгэл хэмжилт дүн шинжилгээнээс эхэлдэг. Улс орны хөгжилч ялгаагүй. Хэмжиж чадвал хянаж чадна. Хянаж чадвал удирдах чадна. Удирдах чадвал хөгжүүлж чадна. Ийм учраас цөөн залуу хүн амтай, эрдэс баялагын нөөцөгтэй, зах зээлд ойр, мэдээллийн технологи харьцангуй сайн хөгжиж байгаа Монгол улсын хувьд өрсөлдөх чадвараа зөв тодорхойлж, тогтвортой бодлого тууштай хэрэгжүүлбэл хөгжлийн гайхамшиг бүтээх бүрэн боломжтой. Өрсөлдөх чадвар. За манай энэ хөрөнгөний зах зээл маань одоо бодвол үйл ажиллагаа явуулж байгаа юм чи орлого олж лаваа. Орлого олж байгаа юм чинь татвар төлж лаваа. Тэгэхээр улсын төсөвд одоо энэ хөрөнгөний зах зээл маань ямар бодиттой хөв нэмэр оруулдаг. Бодиттой хөв нэмэр яа. Жохон төгсөхөд бид нар 1990 онд Аржины банк маань хувийн болон төв банк хоёр шатлалт систем шилжсэн. 90 оноос 2017 оны хүртэл хадгаламжийн хүний татвар гэж байдаг байлаа. Тэгэхээр манай төр засаг маань Аржины банкыг мэдсэн ч мэдээгүй эсвэл дээр ч юм уу шууд тусаа гэж дэмжиж ирсэн. Аржины банкны хадгаламж хорон тэтгэхээс илүү хөрөнгө оруулалтын шил чанартай болж гисэн. 2012, 13, 14 онд Аржины банкуд юу 18, 19 гэдэг байсан ч төгрөгөөр тийм их усрын зардалтай авчид зээлийн хүү 24 5 дээр гарна шүү дээ. За тодорхой хэмжээний хадгаламжийг үгүй 17 хүнээс татвар 17 хоног тогтоож гисэн. Харин энэ өнгөрсөн бүх хугацаанд хөрөнгөний зах зээл дээр үйл ажиллагаа одоо харилцаанд орж байгаа. Хувьцат бондын ногдлоо шиг бондын хүү энэд бол байсаар л байсан. Одоо хүртэл байгаа. Сүүлд яг нээлттэй зах зээлийнх бондын хүү 5%, хаалттай цэцлэхаар хүү гэдэг чинь. Манай зах зээлээс нийт улсын төсөв төлөвлөж байгаа хэмжээ өнгөрсөн онд энэ бол яг татварын ерөнхий газраас авсан тийм юу факттай тийм тоо биш. Бид нар өөрсдөө холбооны зүгээс дотроо ингээд тооцоо үзэхээр 60 тэрбум төгрөг байгаа байхгүй. Тэгээ энэ 60 тэрбумын нь шүү дээ. Тал нь одоо топ банк гэж нэг тавцаг банк болсон шүү дээ. Тэрний ногдлоо шиг суудгал байгаа байхгүй. Тэгэхээр ингээд тэр ингээ аваа ачвал за банкуудын аваа ачвал ингээд 30 тэрбум төгрөг нийл зах зээл байна. Тэгээ нөө би ингээл энэ тэнд яриад хүмүүстэй уулзаал учраа авчиад та нар манай энэ зах зээлийн одоо өнгөрсөн жил жаа тэрний өмчлөлт төрчин байсан. Энэ хэмжээний төсвийн орлого дээрээ жоо хачаал үрээд sacrifice хийгээд энэс илүү өмрөөдөлөө зорж болдог юм. Энэ дээрээ Казахстаны шигэлмэр байгаа байхгүй. Казахстан Астанаа дахь хөрөнгөний биржээ хөрөнгөний зэслэл хөгжүүлэхэд бол тэнд байгаа бүх татвараа 2066 оны хүртэл одоо 40 жил байна. 40 жилийн хугацаанд TLA гэдэг хууль гаргаад тэн дээр Commonwealth Law буюу тэр их хурдны хуулийг нэш оруулж ирнэ тавьсан. Тэгээ бид нар энэ шийдвэрийг гаргаснараа бид нар 6 тэрбум долларын татварын орлого ихтэй бид нар 200 тэрбум долларын кэш флоу буюу гадаад хөрөнгө оруулалт татчихсан гэж байна. Яг үндэ бид нар төсөв бол хүмүүсийн цалин хөрөнгө оруулалт шүү дээ. Тэр 200 тэрбум доллар дотоодын зэслэлд орж ирэх яг цалин хөрөнгө оруулахгүй. Хувийн хвшлийн компаниуд баахан сургууль бариад цэцэрлэг замгүйр барих тэрээс аваад төсвийн санхүүжилт авдаг шүү дээ. Төсөвт ажиллах хүсэж байгаа хүн төсвийн зардал дээр нэмэр болох гэж төрийн байгууллагад ажиллаж байгаа нь хувийн компанид орж ирэх байхгүй. Тэгэхээр энэ чинь ингээд төсвийн зардал хэмжиж шүү дээ. Тэгэхээр ингээд 6 200 тэрбум дээр ингээд бет хийчихэл та. Тэгээ уг нь бол Казахстан бол маш том шийдвэрийг авч байгаа. Манай улс бол тэр харьцангуй арай богино хугацааны бодлоготой, богино хугацааны хараатай байна гэж бас хараад. Одоо манай холбооны зүгээс энэ татварын багц тухай багц хууль яваад байгаа шүү дээ. Энэ хавар хэлцэг хэсэг бас одоогоо мэддэггүй ашгүй маш олон санал аваад өгсөн. Ийм цэцэл ийм учиртай юм аа. Манай өрсөлдөж байгаа зах зээлүүд ингээд байна. Хэдүүлээ одоо нэг бодох юм уу? Одоо хараа ирж шүү дээ. Ядаж нэг тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалтын боловсролыг сайжруулаад энэ пиццаны хэрчмийн томрол гэсэн асуулт байна. Одоо бид энэ 60 тэрбумын хөрөнгө татварын орлогыг бид 10 жилийн дараа магадгүй 600 тэрбум хүргэх байхгүй. Том компаниуд топ 100 аж ахуйн гэж манай татварын цэцэлтэй гараад ирэхээр тэрний бондын хувийн орлогын албан татвар 2000 за 35 за 30 он хүртэл хийгээ. Манай улсын төсвийн зардал чинь 30 мянган төгрөг байгаа. За тэрний дийлэнх нь ингээд нэг цалин урамшуулалт явчихдаг байхгүй. Тэгэхээр ингээд үр ашиггүй олон ажлын байр маш их байгаа.
Тэгээд тэнд бол энэ 60 хэдэн тэрбум төгрөгийн юу бол мэдэгдэхгүй шүү. далаа туслах юм байна. Тэгэхээр тэрийг тэглэж хаяад оронд нь одоо манай эдийн засгийн одоо хамгийн том саад татгаруулсан энэ хөрөнгөний бирж дээр одоо хатаад байна шүү дээ. Хөрөнгө оруулалт байх. Энийг оруулж ирэх юм бол тэр Казахстан ирэх ухаантай хүмүүс юм. Би сүүлийн 2-3 жил аягүй ухаантай ажиллаад тасаа санагдах юм тий. Сая Казахстанд барьсан нэг шинэ хууль батлагдсан байлаа. Бизнесийн харилцааг эрүүгийн хуулиар авч явах болио гэдэг. Нөө наач. Манайд бол одоо ингээд татврын асуудал ч бас эрүүгийн шүүх рүү одоо ингээд форс мажор болоод тий. Ингэсэн ч гэсэн эрүүгийн шүүхээр авч явуулаад ингээд төртөө ирээ хийсэн бол ямар нэгэн байдлаар заавал ингээд эрүүгийн шүүхээр оруулаад. Гэтэл Хятад Казахстан эдэрт бол ерөнхийдөө мэргэжлийн арбитраар нэг явуулж байна. Янз бүрийн маргааны гарах юм. Яг мэргэжлийн хүмүүс нь тэмтэй шийдээ. Тэгээд одоо дээр нь Казахстан тэгж байгаа юм бол одоо ер нь бол бүс нутгийн том санхүүгийн төв болох юм байна. Манай ч гэсэн одоо ингээд ярьдэн шүү дээ. Нүүрснээс их хараатай байна. Сэсээс их хараатай байна. Гэтэл манай одоо юу газар зүйн байршлын хувьд бол бид нар бус нутагтаа нэг хөрхөн олон улсын санхүүгийн төв болчих боломжтой л гэж би боддог. Яг бол Оросд хоёр ч одоо ингээд аль нь бас нэг жоохон геополитикийн үүднээс гадагшаа харилцаж чадахгүй шүү дээ. Тэнд ямар нэгэн байдлаар хөрөнгө бол баяжлаг байна. Манайх бол ийм төвийг сахисан 3 дахь хөршийн бодлоготой ингээд геополитикийн бас давуу талаа ашигламаар л санагдаа. Гэтэл энэ цаад болж байгаа нь бол энэ татвар юм байна л да. Тийм яг зүгээр татвар гээл би яриад байгаа бол шиг л татвараас олон зөндөө шилтгаан бий л дээ. Одоо улс төрийн докторгүй байдал, хуулийн ойлгомжгүй байдал, хуулийн салаа утгач гэдэг юм уу те. Валютын ханш инфляц, ард эрдийн боловсрол, за магадгүй хөрөнгө оруулагчдын эрсдэлт капиталдээсэн ч самаарчлах байх юм байна. Та түрүү хэлсэн шүү дээ. Хөрөнгөний зах зээлийн одоо нийт үнэлгээ гэхээр одоо энэ бирж дээр байгаа бүртгэлтэй байгаа. Бүртгэлтэй байгаа биржүүдийн одоо нэг хувьцаагийн тухайн үнээр үржүүлээд ингээд нийт дүнгийн гаргаад ирэхээр тэр гэж болгож байна. Манай тэр хэдэн бирж байх шиг байна. Одоо манай дээр 3 бирж байна. Тэр бүгдийг нийлүүлсэн үү те? Ер нь бүгдийг нийлүүлсэн. Тэгээ энэ болохоор дотоодын тэтгэврийн 15% үнэхээр ер нь бол дэлхийд маш хойгоор жагсаж байгаа юм байна шүү дээ. Ер нь доогоор. За таны одоо мөрөөдлийн хэдэн болгомоор байна одоо? Би ятч нэг Казахстанаас гэж бид нар 30% гаргаж байгаа. Энд дээр мэдээж төрийн бол орон нутгийн өмчтэй компаниуд одоо ингээд саяар тэрж эхлэх байх та одоо энэ 20 жилд эндээс нэг сайн компаниуд орж ирмээр байна. За топ 100 аж ахуйн нэгдээс бас хэд хэдэн компаниуд орж ирмээр байна. Гэтэ яг бид нар нөгөө жоохон хаалттай сэтгэлгээтэй л дээ айл талдаа. Ер нь манай энэ арилжааны банкуудын нэг статистикийг хараад тахад хадгаламжийн хэмжээ өсөөл байгаа байхгүй. Тэгэхээр тэнд бол бас боломж байна гэсэн үг шүү дээ. Тэгээ манайх ч одоо хоёр хөлтөө санхүүгийн зах зээлтэй бол олон жил ярьлаа шүү дээ. Одоо бол ганцхан хөлтөө зөвхөн банктай ингээд донгоцоод явддаг. Өөр хоёр хөлтөө бол хамаагүй хурдангуй шүү дээ. Хамаагүй хурдаг. Тийм. Тэгэхээр тэнд бол боломж бол байгаа. Боломж бол хязгааргүй. Одоо ялангуяа манай төгсөд үнэхээр бол боломж байна. Та түр нэг бондын хүү өгөөч гэд ярьсан үзэгч нар сонирн байж магадгүй. Хүү өгөөч яг ялгаа юм. Яг хүү гэдэг маань яг нэрлсэн хүү гэлээд байгаа. Одоо нөгөө бонд гэдэг маань өөрөө яг хувьцаатай адилхан ханшны хөдөлж идэг. Нэрлсэн хүүгээд одоо жишээлбэл сая төгрөгийн үнэтэй бондыг пар value гэдэг юм да. Одоо хуваар ер нь бол зээлийн хүүтэй адилхан гэсэн үг үү? Тийм зээлийн хүүтэй адилхан. Тэгээ пар value буюу тэрийг 100 гэж хэлжүүл 100% гэж үлдээд 100%-аас доошо 95 дээр арилжчихвэл тэр нь 5 зөрүү шүү дээ. Тэр 5 зөрүү төрөний купон хоёроо нэмээд өгөөж өгөхгүй. Өгөөж үл яг хамгийн эцсийнх гэж ойлгож байна. Бонд бол одоо анх хангалттай зах зээл дээр ажилладаг. Гэх юм бол за хүү 15% бол 15%. Одоо жишээлбэл хувьцааны үн өсөх юм бол тэр үнийн өсөлтөөс би орлого олж ин тийм ээ. Ногдол ашиг хуваарлах юм бол тэндээс орлого олж ин. Эдрийг нийлүүлээд өгөх гэж байна. Хүү бол зүгээр нэрсэн хүү. Анхны үнэлгээ шүү дээ. Хүү бол тэгэхээр зөвхөн бондтой л гарч ирэх гэдэг. Хувьцаа бол яг өөр гэсэн хүү байхгүй шүү дээ. Шинжирч байгаа. Манай тэр хүү өндөр байна гэж манайх их ярьдэн шүү дээ. Тэгээд би бол ингэж бодсон эдийн засгийн хүний хувьд хүү бол үн шүү дээ. Тэгэхээр үн бол үн буруу байхгүй. Үн бол яг толтой адилхан байна. Тэр цаана одоо юм ховор хомс өнөө илбэгдэлбэг байна. Одоо хүн толинд хараад өөрөө таалагдахгүй бол толио хаглаад иж болохгүй шүү дээ. Тэр шиг одоо хүү хүчээр тогтоодог ч юм уу хүчээр ингээл барих гал та. Тэгээд энийг одоо цаад учир шалтгаан бол би Монголд капитал хомс байна л гэж харж байна. Өнгө өрөнгө хомс. Ийм бүтнээс гаднаас юм орж ирмээр байна. Тэгээд одоо манайх жишээлбэл оюутлахад тэр хүү өндөр байна гэж бүү маргаан болоод байна шүү дээ. Тэгэхээр яг манайхтай адилхан тохиолдол 1895 онд Оросд болж ирсэн. Тэр үед цагаантай байсан. Тэр нөө цагаан хаан Европоор эсэж явж байгаад ирээд манай улс асар их хосрогдсон байна. Үйлдвэрч хэрэгтэй байна. Үйлдвэрчхийн тулд эхлээд хөрөнгөний зах зээлийг хөгжүүлээгээд
Тэгээ одоо гаднаас нэг ганц 2 томцлол оруулж ирсэн юм шиг. Одоо бол манайх шиг ойлгож юм тийм. тэгээс анхны хүн жилд 17% байсан гэж. 17-ийн хүн гэж. Тэгээ тэрийг буулгахын тулд нөхдүүд дахиад 10 оюутлогоо шиг төслийг оруулаад ирсэн юм. Германаас, Англиас, Францаас өрсөлдүүлээд том төсөл оруулаад ирсэн. Тэр 5 жилийн дотор нөгөө хүн 5% болж буурсан гэж байгаа байхгүй 1900 онд. Тэгэхээр эн чинь өөрөө бас л нөгөө нэг эдийн засгийнхаа хуулийг ойлгоцсон байл гэсэн үг байхгүй. Ер нь ингээд үн ханш хүүг буулгахын тулд цаад нийлүүлэлт нь сайн байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл манайд ингээд нийлүүлэлттэй ингээд зохиомжтой байхаа хаад цаар татврын тэрнийх орлогонд тэмч байх их юм биш юм биш. Тэгж ойлгосон зөв. Зөв би бол бас наадах юм саналдаг байна. Яг хуу өнгөрсөн хугацаанд ингээ анзаарч байхдаа яг одоо би яг нийт дурддаг яг томоохон хэмжээний банкуд 2008 онд бид чинь их гой модонд ороод ингээл гэж байна шүү дээ. Оёлоо дөнгөжлөл 10 11 онд тэр үл хүмүүлээ ирдэг шүү дээ. Тэр үл мэдчихсэн. Алжирийн банкуд зарим нэг алжирийн банкуд том бизнес жилээ сарын 1% рүү оруулж ирсэн шүү дээ. 12 оруулж ирсэн баг. Тэр үед юу гэсэн мэдээж гадаадын хөрөнгө оруулалт оёлогоо түүний дагсан том капитал уурсал наашаа байсан. Хоёр тэр үед нөгөө Монгол банкны төв банкны үн цаастай харилцаа тийм хязгаарлагтай харилцаа хийсэн байхгүй. Одоо бол ингээд хөссөн банкны хүссэн хэмжээр авч байгаа. Тэр үед бол ингээд төв банк маань за энэ 7 хоногт бид 100 тэрбум дөрвөл зарна. Тэгээд тэгэхэд аржааны банкуд 200 тэрбум байгаа байхгүй. Тэгэхээр аль баг хүснэ тэр үн цаасыг авдаг байсан. Тэгэхээр нэг хин нэгний аржааны банкуд хүссэн хэмжээнээс бага хэмжээг авч шахах гэдэг байхгүй. Тэр мөнгө хайж зах зээл рүү болох шүү дээ. Тэгэхээр одоо бол бид бас миний жоохон шүмжлэлтэй ханддаг. Үнэхээр энэ банкны засыг яг одоо байгаа зарчмаар нь одоо тоглоомын дүрмээр нь явуулах нь зөв юм уу? За зөв бол зөвүүгээр ингэ явуулж. Буруу бол одоо энэ хэдүүлийн банкны засыг хязгаарлаад аржааны банкудаа гармаар шүү дээ. Их усрууд. Аржааны банк маань өөрөө хөрөнгөний зах зээл бас том тоглож байгаа хгүй. Институшн хөрөнгө оруулагч нар. Одоо төв банкны засгаар яг үзэгчдэд сонирн байж магадгүй. Ер нь бол манай төсөвч хэд хэлээд хитрхи их мөнгийг ингээд зах зээл рүү оруулаад байна шүү дээ. Одоо жишээлбэл төрийн албан хаагчдын цалинд жилд нэг 250 тэрбум өгдөг гэсэн бол энэ зөв жишээ шүү. Жилийн дараа 400 тэрбум төгрөг болчихж байгаа. Тэгэхээр тэр төрийн албан хаагч ингээд данхаагаад тэр хүмүүсийн цалингаар дамжаад эдийн засгт маш их мөнгө орж ирж байна шүү дээ. 200 тэрбум. Тэр нь инфляц өдөөд өмнө өсгöd байгаа. Тэгэхээр төв банк хүүгөө өсгөж чинь. Хүүгөө өсгөөд тэр эдийн засгт байгаа мөнгийг татаж авахын тулд ашиглаж байгаа хэрэгсэл нь төв банкны үндэслэл одоо зөв юм уу? Тэр чинь марг 10 их нийт гарсан. Одоо сүүлд 7 их нийт орж байгаа. Буцаа буурч байгаа. Тийм. Тэрний хөгжөд 12%. 12%. Яг бодлогын хөнгө өөрийнх нь хүү байхгүй. Тэгэхээр засгийн газар ингээ хитрхи халамжийн бодлого явуулаад эдийн засгт маш их мөнгө оруулаад инфляц үүсгэсэн. Тэр инфляцтай бууруулах нэрийн дор төв банк хүүгөө өсгөөд тэгээд эдийн засгаас мөнгө сороод авчиж шээ. Тэрэндээ хүү төлж байгаа. Тэр хүү бол алжирийн банкудад ашиг болж очиж байгаа гэж ойлгож байгаа зүг. Тийм тийм орлого болж байгаа. Тэгээ эний чинь нөгөө өр төлөөс нь бол ард түмэл үрж байгаа шүү дээ. Яаж үрж байгаа гэхээр хэрэглээний зээлээ хөнөөлж байна. Хөрөнгө оруулалт олдохгүй байна. Компаниуд ингээд хөрөнгө оруулалт байхгүй юм чинь зээл олдохгүй юм чинь хамгийн түрүүнд ажлын байраа сомдох шүү дээ. Тэгэхээр манай тэр нэг юм дижил гэж тийм үү? Тий одоо ингээд хитрхи халамжийн бодлого явуулаад хитрхи инфляцийн өдөөсөн бодлого явуулснаас болж бид нар яг ингээд бодит сектор дээр очих мөнгөнийхөө цорыг хаачаад байлаа гэж би боддог. Тэгээ энэ дээр нэг шийдэл нь бол хөрөнгөний зах зээл гэж ойлгоо. Хөрөнгөний зах зээл бол ямар нэг байдлаар яг нь бас хөрөнгөний зах зээл бас зориудаар ингээд боогоод байл гэж би. Зориуд бишээ зүгээр нэг анхаарахгүй мэдхгүй дээ гэж би зориуд биш хаа. Тэр үед мэддэг болохын тулд тийм эсэргүү хүмүүс гэж байхгүй гэдэг юм шиг. Тэр өөрсдөө нэг тий хамтдаа л хөгж явдаа. Том банкнуудын лобби яваад байна. Гохоо би удаж хэлэхгүй. Тийм. Банкуд яг үндэ өөрсдөд нь хэрэгтэй. Банкудад одоо юу гэдэг хадгаламж зээлийнхөө хоёрын сприд нь за 2.3 бахад болоо шүү дээ. Адилхан эргэлж байгаа мөнгнөөс 15, 19-ийн 4% сприд, 6, 10-ийн 4% сприд яг адилхан байхгүй. Ган болтын их хот нь Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийг бизнесийн удирдлагын бакалавраар, санхүү эдийн засгийн их сургуулийг бизнесийн удирдлагын мастраар, Гриффит их сургуулийг санхүүгийн мастраар тус төгссөн. Сүүлийн 20 жилийн турш Монгол болон гадаад улсын санхүүгийн зах зээл буюу хөрөнгөний зах зээлд ажиллаж, олон төрлийн сургалтад хамрагдаж туршлага хуримтлуулсан нэгэн. Тэрээр хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээ, мөнгөний зах зээл, валютын зах зээл, бараа товарын зах зээл, мөнгөн хөрөнгийн удирдлагын актив, пассив удирдлага зэргээр мэргэшиж ажиллажээ. Харин сүүлийн жилүүдэд уул
хаан биржийн арилжаанд илүү төвлөрөн ажиллах болсон байна. Гамболтын Ингэх хот нь Худалдаа хөгжлийн банкны дилер, хөрөнгө зохицуулалтын газрын ахлах дилер, Худалдаа хөгжлийн банкны Каститан үйлчилгээний хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч TDB Securities үнэт цаасны компанид тэргүүн орлогчоор ажиллаж байна. Тэнийг одоо яг нэг өдөр ингээд нэг бурхан багш юм ирээд Монгол улсын бүх хуулийг нэг өдөр гяс өөрчлөлт маргааш ингээд буцаагаад иргэн болгох чи гэж бодъё л доо. Нэг өдөр танд одоо бүх эрх мэдэл байна. За. Хууль өөрчлөх. Юу өөрчлөх вэ? Одоо яг энэ бид нар уг боломж байгаад байна шүү дээ. Гэтэл ингээд зах зээл маань ингээд нэг зориудын нэг юм давжаа. Заачаас амар асуулт. Би энэ хүүхд тогтол гэж жоохон мөрөддөг. За ингэвэл ингэдэг сүүл ингэж бодов. Тэгтээ ер нь яванда бодмоор юм. Өөрөөсөө асуух хэрэгтэй асуулт юм шүү. Би яг ер нь яг шууд хэлэхэд доктортай байх хэрэгтэй. Доктортой байх хэрэгтэй. Хэлсэн бол хэлсэн хамт. Дийл бол дийл байх хэрэгтэй. Одоо чинь ямар салбарыг юунд байж болохгүй юу? Гэхдээ яг би ингэж нэг зөв хөрөнгөцлөг хийж нэг нийгмийн лобби хийж дүм нийгэм яриад байгаагүй ураардах байхгүй. Хэлсэндээ байх хэрэгтэй. Ярьсандаа байх хэрэгтэй. Төр. Ялангуяа төр. Одоо бид ингээд яг уулгахаа л яриа тий. Уулгахаа хэсэг зүгт тэн дээр нь хууль эсрүүцээд янз бүрийн одоо нутгийн иргэд маань яа. Гүнхээр тийм бол дүндэн битгий өгөлдөө тий. Одоо ингээд одоо би энэ нэг уулгахаа бийж бас ярьж болно. Манай энэ зах зээлийн бас айгүй том сэдв баггүй. Нүүр сараад байгаа. Нүүр сараад. Хөрөнгөний бийж маань одоо ингээд үнцасны компаниуд брокеруудаа өрсөлдөд хэлсэн. Төр нэг хувьчдах ингээд өрсөлдөд байдаг. Би ч өөрөө энэ чинь Chinese wall буюу энэ чинь ашиг санхүүгийн зөрчил байхгүй. Өөрсдөө арилжааг зохион байгуулад дахиад арилжааг зуршлаад байгаа байхгүй. Сүүлийн 3 жил ингэж байна. Тэгээ манай холбоо гişин байгуулалт хэсрэг өмнөөс одоо энэ биржтэй одоо ингэ уучрах гол ингэ уучрах чадахгүй байгаа байхгүй. Биржийн өмжилтэй. Сангийн 34 гарсан шүү дээ. Яг би нэг герман сургууль төгссөн л дээ. Миний надад хамгийн ойрхон жишээ бол Германы жишээ. Тэгээ Франкфурт am Main дээр Deutsche Börse одоо Германы бирж гэж компани. Тэр болохоор өөрөө хувьцаат компани байхгүй. Тэр ингээд маш олон хувьцаа эзэмшигчтэй. Тэд нар тэр биржийн өмжилтэй. Гэхдээ тусгай зөвшөөрөл нь одоо Франкфурт am Main чи Hessen мужид байдаг. Hessen мужийн эдийн засгийн яам тусгай зөвшөөрлөө эзэмшдэг. Тэгээд хэрвээ тэр бирж хэдий одоо хувьцаат компани ч гэсэн тэ дүрм журм зөрчөөд ингээд ах юм бол тусгай зөвшөөрлөө зөвлөлт татаад авчихсан. Тэгээ оронд нь өөр компанид хүрч болно шүү. Тэнд төрийн компани орох нь тийм зохистой биш гэж үздэг юм байна. Төрийн компани байж болно л одоо Германч бол финанс агентур гэдэг нэг сангийн яамны доор нэг компани байдаг. 100% төрийн өмчтэй. Гэхдээ удирдлага нь 100% хувийнх. Аюу сан. Би тэр бас ингээ гайхаад байдаг байхгүй. Тэр Темасакийн жишээ чинь тийм шүү дээ. Сингапурын сан. Цалин амар өндөртэй. Урамшуул аюу өндөртэй. Ерөөг хувийн хвшлахтай адилхан бонус өгдөг. Тийм юм байл. Тэгээ манайд одоо тэр загвар явахгүй л ойлгохгүй байх юм. Үгүй яг ойлгох нь ойлгож байгаа хаа. Гэхдээ энэ сэдвийг ч гэдэг юм уу, энийг барай авчих, гал барай авчих. Осторч гэдэг юм уу, эсвэл нэг сэдвчний хүмүүс хавар юм гэж би зүгээр анзаардаг. Одоо хөрөнгөний биржийг хөвчилж болох уу? Болно шүү дээ. Гэхдээ яг бид нар нөгөө бас нэг зах зээлийн онцлог гэж байдэн. Бидний онцлог манай ард ирдэг чинь онцлог гэсэн бизнесийн онцлог шүү. 100% төдөхөөс төр зүүн тодорхой хэмжээгээр авч үлдээ. Жохоо регулятор талтай хангалттай хэмжээний хувь авч үлдээ. Үйлсний хувь шилжүүлэх хэрэгтэй болох гэж байна. Тэгээ төр чинь нэг талаасаа зохицуулаад байна шүү дээ. Нэг талаасаа ингээд өмчий эзэн болоод байна шүү дээ. Тэр хувийн хвшилт ямар ч шанс байхгүй шүү дээ. Тэгээ босуудын хөгжлийг харахаар хувийн хвшилтээр л толгойрууж өгч байгаа байхгүй. Тэн дээр бас аль нэг үед энэ бол хувийн хвшилтээр л бид бодлох хэрэгтэй. Энэ манайхын Эрдэнэс 57072 хувьцаа гэж яриад идэв шүү дээ. Энэ хувьцаа мөн. Уу яг хувьцаа нэртэй л хувьцаа шүү дээ. Би энэ хувьцаа биш гэж боддتي. Нэг ингээ хоёр тал гэдэг шиг тийм. Яагаад гэвэл энэ чинь зарж болохгүй. Энэ хувьцаагч мэл зарах хэрэгтэй шүү дээ. Хоёрт хувьцааны бүртгэл бол иргэдээр байгаа. За одоо над дээр бол 1072 хувьцаа гэж гарах байх л та. Гэтэл энэ чинь аль нэг компани тайлан баланстай бүртгэгдсэн баг шүү дээ. Одоо мэдгүй эзэдийн өмчтөр юм уу? Капитал чим аль нэг компани за пассив дээр нь ч юм уу байх ёстой шүү дээ. Тэр Эрдэнэс 5-7 тайлан дээр л байхгүй байна. Эрдэнэс Монгол дээр байхгүй байна. Тэгэхээр нөгөө эсрэг бичлэлт нь хаана байна гэж би гайхаад байна. Яг нь техникэлгүй бол байгаа. Энэ нөгөө 1072 хувьцаа маань цаасны төвлөрсөн шаардлагууд бүртгэлтэй байдаг. Иргэн болгоноор детха гэж бид ярьдаг тийм. Тэн дээр бол иргэн болгоноор бас аж ахуйн жоох орсон шүү дээ. Аж ахуйн дээр бүртгэлтэй байгаа. Гол нь энэ хувьцаа маань өөрөө хөрөнгөний биржтэй бүртгэдэг байхгүй. Зөвхөн шууд өмчийн бүртгэлийн тэнд авчид хийсэн. Тэр өмч гэдэг чинь өөрөөсөө захиран зарцуулах, зарах хэрэг нээлттэй байх хэрэгтэй шүү дээ. Одоо энэ хэрэг нээлттэй биш байгаа байхгүй. Яг техникэлгүй бол юм жоо бүртгэгдсэн байгаа даа. Гэтэ яг хувьцааны шин чанарыг агуулаагүй л байгаа даа. Явандаа бид энэ 1072-ыг оруулж ирээд өгнө харьж ялах хэрэгтэй. Яг том эрсэлж гэдэг юм уу, айц байгаа энэ 1072 хувьцааны ханшин унах юм бол аюу том эрсэлтэй. Өөр одоо гурдч тэрээр худалдаж авч энэ эзэн суугч гэдэг юм уу, ийм эрсэл угсаа байх үгүйсгүй. Энийг шийдэх арга чинь одоо дундын нэг бафер гэж ярьдаг шүү дээ. Баферыг одоо сам ном байгуулах хэрэгтэй байхгүй.
тэр сан нь 1072 буюу ETT-г эзэмшдэг. Тэр сангийн хувьцааг арт иргэд эзэмшдэг асуудал байхгүй. Тэгэхээр энэ ямар нэг байдлаар buffer үүснэ гэж бас арай учиртай. Арай нөлөө нь арай бага орж ирнэ гэсэн үг байхгүй. Цохилт нь. Та түрүү нөгөө 2012 онд ингээд гадныхан маш их орж ирсэн. Эдийн засаг 17% орж ирсэн гэдэг ярьж ирсэн. Тэр үед бас ингээд янз бүрийн форум хэрэг гадныхан хэрдэг байсан л да. Тэгээд тэгж байгаа нэг хэсэг бүгд зүгтсэн. Тэгээд нэг шалтгаан нь юу байсан бэ гэхээр одоо тэтхаа дээр их асуудал гардаг гэдсэн. Нэг $100,000 байршуулчлаа гэж бодоход тийм. Нөгөө ажилтны шууд брокерууд найзууд руугаа уцтаад ийшээ мөнгө ороод ирлээ шүү. Энд инглиш шүү, тэглээ шүү гэх. Ийм хүн гомдол ганц хоёр гарсан юм шиг байна. Тэрэнд нь яг тийм хариу манайх яг тийм бодиттой хариу өгч чадаагүй юм шиг байна. Тэгээд тэр хүмүүс бол юу ярьсан бэхээр танаа тэтхаач нь яг ямар статустай нь ойлгомжгүй байна. Хөрөнгөний мэржтэйгээ яаж харилцаад байгаа. Тусдаа аж ахуйн нэг юм шиг байна тийм. Тэгээд яагаад тэр хөрөнгө оруулагчийн нууц мэдээллийг тэнд арилжаа хийж байгаа брокеринг компаниудтай нийлж ингэж эргэлдүүлээ тийм ингээд давхар өөрсдөө ашиг болоод байгаа юм шиг тийм. Ийм юм байна гэсэн нэг яриа гарч ирсэн байхгүй. Тэгээд тэгж ягаал ингээл нам болсон. Тэн дээр тодорхой хариу өгчөөс гадныхан ийм байдсан биш гэсэн ойлголттой болол үлдсэн л дээ. Тэн дээр хинч тайлбар хэлээ. Тэр яг тухай би мэдгүй юм гэсэн бол. Гэхдээ яг ямар нэг байдлаар нэг инсайдер трейдинг явсан байх магадлал үүсэх аргагүй байна гэж би зүгээр бодлоо. Тэр юм бол ер нь зохимжгүй, маш зохимжгүй байхгүй. Тэр тэтхаа гэж одоо баруун одоо клиринг гэсэн. CS тийм одоо яг клиринг гэж байна. Өмсгөх хэрэг батгажуулж байгаа. Одоо CS Central Depository гэдэг байгаа байхгүй. Өмсгөх хэрэг батгажуулж байгаа. Одоо манайхыг олуулсан чихээр ажиллаж чадж байгаа. Арай болоогүй. Одоо бид нар маань үнцаасан төлөв салбарч төв маань яг төрийн ажлыг урт ажилласаа гарч чадахгүй. Би бас тэнд ажилладаг хүмүүсээ үүсгээгүй шүү. Яг энэ дээр дахиад нэг жоох хөрөнгө оруулалт тэгээд жоох хувийн бишрүүгээ өгчмөр байгаа. Гэхдээ бас хувийн бишрүүгээ бас хэд коммерчл тал руу амжилтгүй. Одоо бид чинь засал орчин ойлгох хэрэгтэй шүү. Бид нар SWIFT системийг авчих хэрэгтэй байна. SWIFT одоо тэтгам өөрөө байх хэрэгтэй байхгүй. Тэгээ энийг өгнө орлох гэж манай дотоодын зах зээл дээр кассацион банкуд үүссэн. Худалдаа үйлчлийн банк, олон банк, хаан банк гэдэг энэд маань кассацион гэдэг маань тэр үнцаасны бүртгэл өмчлийг одоо бүртгэлийн хийдэг тэг шинэ өмнөөс нь прокси вот гэж бүр ордог ийм хэрэгтэй маш том дэд бүтсэн байгууллага байхгүй. Тэр энэ датхан хийж чадахгүй амыг энэд маань ингээ хийж ихээр ингээ бэлэн болцсон. Тэр одоо нөө датхан маань тэр үнцаасуудыг өнгөө хадгалаад байдаг. Энэд маань өнгөө хадгалж чадахгүй жоохон шимтгэл авах хэрэг ингээ болж өгдөг байхгүй. Яг энэтэй холбоотой нөгөө нэг JP Morgan гэдэг дээх үедээ 2014-5 онд Монгол улсад орж ирээд үнцаасны төлөв сарламжийн төв бол ерөөсөө шаардлага хангахгүй байна. Кассацион банкуд хамт ингээд тэгээд тодорхой банкыг ингээд сонгоод явсан. Тэгээ санаа нь бол JP Morgan данстай ч гэдэм үү JP Morgan-ы хүрээлт донд экосистем байгаа хөрөнгө оруулагч нарыг наашаа орж ирэх. Тэр хүн бол наашаа Монгол руу дасмаас нэг ямар ч хэрэг байхгүй. Одоо Жорж Смиттэй. Жорж бол тэр Америкийн JP Morgan тэндээ л харсан. Тэндээ JP Morgan KYC-г аялаа наашаа хөрөнгөний оруулж ирлээ. Асуудаг. Тэр ингээд яг хөө ингээд дид бүтсэн юм одоо байгаа. Зөв ороод ирэхээр юу байна гэдэг чинь үсэн байхгүй. Юмнууд нь байна. Гэхдээ тэр нь одоо хандаа арай бэлэн биш. Одоо нөгөө нэг ашиглалтын тухай хэдүүлээ 5-1 хэдлээ. Стратеги орж 10% зарах хэрэгтэй. Өөг нь энийг ингээд бэлэн хууль байгаа гэдэг. Энэ Германд намайг байхад ингээд юу банкнд хоёр төрлийн данс байдаг санагдаад байгаа. Нэг нь конто гэдэг нь жиро конто ч гэдэг юм. Тэр нь болохоор мөнгөө байршуулдаг. Харилцах хадгаламж. Нөгөөх нь депо гэдэг хадгаламж. Тэр нь болохоор зөвхөн хувьцаа байршуулдаг. Бонд байршуулдаг. Тэгэхээр би одоо ингээд очиод одоо 100 евротой явахад 50-ын контодоо хийлээ. Одоо харилцах хадгаламжаар ашиглаа явчихна тийм ээ. Нөгөөх нь депо гэхээр би тэр 50 еврогоор одоо юу авчих хувьцаа. Deutsche Bank хувьцаа ч юм уу тий. Коммерц банк ч юм уу тий. Тэгээд депо менежмент гэж явчихдаг. Тийм юм байсан л дээ. Манайд алжины банкуд тийм хувьцааны данс нэх боломж үүдээ. Үгүй алжины банкуд дээр бол нэг үнцаасны компаниуд бол нээж байгаа тийм. Алжины банкудад нээж тэд сугасаа тийм нэг эрхэн байхгүй байхгүй. Одоо лиценз гэдэг. Тэд эрхийн өгж болохгүй. Эрхийн нөгөө дими баха. Алжины банкудад өшөөд гэж амжуулахгүй шүү дээ. Тэр чинь бусад зах зээлдээ бас бид боломж дэлгэх хэрэгтэй байх гэж бодож байна. Тийм. Тэгэхээр яг үнцаасны компаниуд өгөх хэрэгтэй. Жижиг хувийн одоо хувьчлаг үүсгэх компаниуд үнцаасны компани жижиг учраас хүмүүс итгэл төрүүлэхгүй байх юм шүү. Яг нь одоохондоо бол жижиг байна. Гэхдээ одоо юу гэдэг 5 жил 10 жилдээ харьцуулахад үнцаасны компаниуд одоо бяр суудсан шүү дээ. Энэ бол арай өөр төвшөнд утсан. Бид нар яг үнцаасны компани гэхэр нэг дэрийн брокерийн пүүс гэдэг яг тэр яг
аж ахуйн нэгжүүдийг үлдэгдэлтэй одоо үргэлжлэлтэй. Гэтэ энэ үндэсний компанид одоо бидний агиух одоо санхүүгийн дэд сургуулиар сурдаг хүмүүсийн нөө инвестмент банк гэж ярьдаг те хөрөнгө оруулалтын банкчидэнд яваад байгаа байхгүй. Явандаа томрох суурь нь энд байгаа даа. Хүний мөнгөөр зээл болохгүй өөр хооронд нь актив пассив одоо уулзуулдаг гэсэн үг шүү дээ. Тэрэн дээр нь зуучилдаг, тэндээс нь тодорхой хэмжээний одоо шимтгэлээ аваад тэрүүгээрээ цалингаа төдөө операшн зарлаа авдаг энэ нөхгүй. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг Альжааны банк хэн нэг итгэдэг одоо маржин хэн нэг итгэдэг өсөж сонирхол гэхээс илүү эрэлт нийлүүлэлтийн төгсөж сонирхлоор тогтож байгаа. Ийм зах зээлийг бүрдүүлэхтэй үзэж байгаа шүү дээ. Одоо би нэг жоохон шилжилтийн эдийн засгийн юм уу макро эдийн засгийн нэг юм асуумаар байна л да. Яг бол манай улс ч бас ганцаараа социалист байгаагүй те. Тийм ба. Зөв Европын маш олон социалист орнууд байсан. Тэгээд бүгд л одоо нэг капиталист юм уу одоо хөрөнгөнд тулгуурсан эдийн засаг руу орлоо шүү дээ. Урд нь бол тушаал тулгуурсан байдаг те. Дарга тушаадаг хувь өмч байж болохгүй. Хүний хэрэглээг нь үйлдвэрлэдэг өгчин. Үнгүй шахав өгчин өөртөө зүр ажиллаа хийгээд. Одоо бол бүгд мөнгөөр дамжуулж шүү дээ. Ашигаар дамжуулж, хадгаламж, хоригдлол, хөрөнгө оруулалт. Тэгээд яг адилхан гараанаас ажиллахан шинжлэл рүү хойсон улсуудаас нь Эстон, Польш эдгээр ингээд цойлоо гарчлаа л да. Ер нь баруун Европоор гүйц төрүүлж байгаа юм. Манайх ингээд хийр гэдэг байна. Одоо нэг юу илээ индекс гэдэг нэг юм байдаг шүү дээ. Топ 20. За тэр нэг гүйлгээний хэмжээгээд өсдөгчгүй буурдагчгүй ингээд тогтмол юм яваад байдаг. Гэтэл нөгөө улсуудын чинь болохоор ингээд хэдэн мянган томорцсон байгаа. Тэгэхээр дагаад тэн чинь хөрөнгө оруулсан хүмүүсийн өөжөндөө өссөн байгаа шүү дээ. Манай болохоор ингээд нэг сүлдээтэй тийм давжаа хатангаш хөвөрөө яваад. Энийн шалтгааны таяр юм. Яг тэр нэг гараанс гэдэг юм бол 1990 он шүү дээ. Яг манайх тэр төрийн өмчийн компаниудаа нэг доор ингэж хөвчлөн магадгүй буруу байсан баг гэж би зүгээр одоо боддог. Тэгтээ тэр үеч одоо би ч хүүхэд байлаа юугаа мэдгүй. Зүгээр одоо ингээд анзаараад байгаа. Сайн нөгөө дэлхийн банкны нэг судалгаа би бас харж байсан. Тэрэн дээр яг төрийн өмчийн компани хизээ зарах үйл явж чухал юм. Тэгвэл төрийн өмчийн компани ховчлсон болгон сайн явдаг гэдэг үл тийм лог айгу маш буруу. Тэгэхээр тэн дээр ингээд нэг матрицл байл да. Тухайн компани маань өрсөлдөөнтэй зах зээл дээр ажилладаг юм уу? Өрсөлдөөнгүй зах зээл юм уу тий? За нэгт хоёр тэр зах зээл нь маркет френдли гэж ярьдаг тий. Зах зээлд ээлтэй юм уу? Ээлх юм уу гэдэг. Ингээ матриц ингээ дөрвөн нүд үүсгэж яагаад зард юм байл да. Тэгээ аль нүдэн дээр хамгийн түрүүлж зарах шийдвэр гаргахад нэгт өрсөлдөөн зах зээл дээр маркет френдли тэр нүдэн дээр тэр компани байв шууд зарах хэрэгтэй байхгүй. Тэгжиж явдаг. Тэгэхгүй болохоор бид нар болоогүй юмыг аваач зараад тэгээ тэрэн дээр нь эзэн сусуун тэрийгэж болгодгүй, өөрөөж болгодгүй, өрөөл босдож болгодгүй юм асуудал байгаа байхгүй. Тэр тийм том одоо хот гэдэг чинь тэр компани ахлал түрүү зарах хэрэгтэй юм байна. А түүнээс одоо юу гэдэг чинь бүх компанигаа заах нэг бүр. Тэгэхээр тэр нэг шилжилтийн үеийн нэг жоохон алдаа гээл чирээд манай ахмад үеийнхэн гомдол байх л та ийм байсан юм л гэж байсан юу. Яг нэг юм улс төрсөн гэмээр юм нэг тайлбар байд юм зөв миний хувийн тайлбар шүү дээ. Тэр болохоор яг энэ аргыг хамгийн анх баруун Германд ашигласан юм байна. Зөв. Одоо ингээд баруун Германч яг дайны дараа ингээд нэг хитгэн улсын үйлдвэрт үлдсэн. Хувийн үйлдвэр байхгүй. Эсвэл бүгдийн нөгөө үндэсний социализм гэдэг хувийн өмч чинь бас ингээд ерөнхийдөө нэг жоохон хязгаарлалцсан гэсэн. Тэгээ хувийн өмчт хүмүүс нь ерөнхийдөө бүгд дампуурсан. Тэгээ яасан бэхээр хэлж Германы сангийн яамд бонд гаргасан байгаа. Зөв. Хоёр дахьт нь хөгжлийн банкны бонд гаргасан байгаа. Дараад нь улсын банк, дараад нь хувийн банк ингээд тэгж тараахтаа хүмүүс нь ямар ч мөнгөгүй юм чинь хүмүүстэй 50 евро 50 дойч марк ингээд тараацсан байгаа байхгүй. Тэг хүмүүс эхлээд гар дээр 50 марк бэлнээр нөхгүй шүү дээ. Одоо манайхаар бол цэнхэр ягаан цэцлбэр гэдэг шиг тийм вовчер өгсөн. Одоо тэрүүгээрээ нөхдүүд улсын бонд, засгийн газрын бонд авч байгаа, хөгжлийн банкны бонд авч байгаа. Хөгжлийн банк нь болохоор төрийн олон улсын Америкийн хөрөнгө оруулалттай. Тэгээ хувийн хөгжлийн бонд авч байгаа. Тэгж ингээд айжмар хөвцөөний соёл сургасан юм байлээ л дээ. Дараад нь нөгөө 89-90 онд ингээд социализм нурж унахад Польш бас яг тийм вовчер гаргасан юм. Хүмүүстээ бүгдэнд нь ингээд эрхийн бичиг өгсөн. Тэгээд тэрийг хөвцөө болгож хөрөх эрхтэй. Тэгээд нөхцөл өөрсдөө сонгож яваад ингээд хөвцөө болгоод авчихсан. Манайх Түнхот бас яг Польшийн аргыг дурайсан юм байна. Эхлээд хүмүүстээ яг ингээд цэнхэр ягаан цэцлбэрээр тарааж дуусчаад нөгөөдгөө арилжаанд оруулах гэдэг нэг брокерийн пүүс байгуулчаад тэгээд нэг платформ байх хэрэгтэй шүү дээ хөрөнгөний бирж. Яг тэгин байгуулах гэвч чинь сонгуул болоод 92 оны сонгуул болоод засгийн газар гадархгүй. Тэгээ нөгөөдөл чинь нөгөө өрсөлдөгч намын санал учраас тэрийн жоохон унгаагаад тэгээ хөрөнгөний бирж 95 онд шилэнд орлоо яалаа. Тэгсэн. Яг 30 жил аваад. Тэгэхээр
3 жилийн дотор нөгөө юу чинь воочер чинь ингээд хүмүүлэрэнгүй болчихж байгаа. Тэгээд нэг жоохон мэддэг хүмүүс нь өөрсдөө аваад мэддэггүй хүмүүс нь зараад ингээд явсан. Тэгэхээр яг ингээд параллельны явж явах хэвээр энэ хоёр процессын нэг нь хийгдсэн нөгөөх нь ингээд 3 жилээр ухраацсан. Тэгээ манайд ингээд хувьцааны соёл бий болж чадаагүй гэсэн нэг тийм тайлбар бас байна. Тэр яг наад чи одоо түрүүний сонгосон шиг явахгүй 1967 албад горомшуул хоёрын яг зэрэг хэрэгжүүлсэн. Төрийн өмч компаниуд бүгдийг албадж гаргасан. Зөрүүлээд энэ хувьцааг авч байгаа хүмүүс ийм мөнгөлт үзүүлнэ. Яг зэрэг үүс. Одоо манай харилцааны банкнд адилхан байхгүй. Одоо энэ оны төгсдөр 20%, одоо хамгийн нэг хөрөнгө оруулагч хамгийн 20% гэдэг чинь шүү дээ. Ягнийхаа одоо өмшөөл явах. Хэрэг өнөхөр дотоодын зах зээлийн тулаад байвал гадаад зах зээлээ тэлж өгөх хэрэгтэй. Гадаадас орж магадгүй харилцааны банкнд орох юм бол ингэж гэдэг юм те. Гэтэ яг тэр нэлээд бодчих ч тэр юугаар гарч ирэх хэрэгтэй. Тэр одоо танай холбооныхны хувьд бол танарт бол хийх ажил их байна гэж би хараад байна л да. Тэгвэл би бол энэ Монголд нь хувьцааны соёл бий болоогүй, хувьцааны зах зээл ингээ хоцроод байгаагийн хамгийн том буруутан бол төр, ялангуяа улс төр гэж боддог. Манай нөгөө засгийн газар чинь залхамж халаа байхгүй. Тэгээд нөгөө өмнө хэлсэн энэ одоо энэ өөр хүний өөр санаачлал өөр намих гэдэг доктортой биш. Тэгэл ингээ хүн болгон шинэ юм ярьдаг те. Тэгээ энд нь болохоор ингээ нийгэм охироод байгаа байхгүй гэж би зүгээр боддتي. Танай холбоо одоо тэгээд цааш дээрэн одоо юу гэмтэй энэ салбараа хөгжүүлэх. За тэгээд Монгол улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх. Манай улсын өрсөлдөх чадварыг одоо хамгийн хойшнотж байгаа хэдхэн зүйлийн нэг нь капиталын өртөг өндөр байна гэдэг. Дөрвөн олон улсын судалгаа ингэ хэлчихэж байгаа. Дээр нь ер нь танаа энэ салбар дэлхийдээ харьцуулахад бол ер нь бол муу байна гэж би ойлголоо л да. Яг тэгвэл 12% билүү те? 15. Казах болохоор 30%. Дэлхий дээр бол нэг 100 200 зарим нь 1000-аас ч дээш байх шүү тийм. Тэгэхээр одоо эх 5 жил та бүхэн одоо юу хий гэж бодож байна одоо энэ салбарынхаа өрсөлдөх чадварыг ядаж олон улсны дундчрууж явахаар төлөвлөхгүй бол тэрхүү хоцорсон байгаа юм шүү дээ. Бид тэр топ цуган аж ахуйн нэгжүүдээ хөрөнгөний зах зээл рүү оруулахыг маш их хүсэж байгаа. Хувьцаа болон бонд хэлбэр. За хувьцаа бол жоохон арай болов уу ядаж бонд хэлбэрээр орж ирж байна. Яг энтэйгээ зэрэгцээд бид нар энэ компанийн хувьцаа бондыг худалдаж авах иргэн гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг бид нар одоо мэдлэг мэдээлэл хаахыг боловсож байгаа. За ялангуяа гадаадыг тодорхой хэмжээнд. За эргүүлээд бид нар энэ бонд хувьцаа нэгэнт ингээд гараад дуусаа эргээд ил тод нээлттэй байдлыг маш их хүсэж байгаа. Тэр компани өнгөрсөн хугацаанд ямар үйлчлэг явуулж байгаа. Бүгд одоо жишээлбэл Америк нэгдсэн улсын эдгэр систем байдаг л да. Тэр систем дээр аль нэг компани одоо Tesla ч гэдэг юм, Apple ч гэдэг юм уу те. Энэ компани TK буюу одоо тэр символын нэг бүх мэдээлэл гарчдаг байхгүй. Шүүх тэр ямар маргаантай байгаа. Тэр компани хин ямар цалин авдгийг, ямар хувьцаатай тийм үү? Ерөөсөө бүгд гарч ирнэ. Одоо бид нар ийм л хүмүүсэд байгаа байхгүй. Одоо энэ бол их том ажил гэж. Түрүүн хэлсэн ил тод байдаг. Тэгээд бас энэ одоо төрийн бол орон нутгийн өмчтэй компаниудыг энэ хөрөнгөний бирж дээр зөвхөн Монголын хөрөнгөний бирж биш Улаанбаатар цаас энэ бүгд хөрөнгөний бирж дээр гарч ирэхэд манай холбоос ямар нэг байдлаар оролцох гэж хүсэж байгаа. Жишээлбэл одоо бидэртэй ямар нэг байдлаар холбогдох байна л да. Ямар нэг байдлаар. Тэгэхээр яг бид нар бол тодорхой хэмжээнд шууд тусгаараа дэрэг болон ямар нэг байдлаар ингээд тусцаа үйл хамтран ажиллах төсөөд байгаа байхгүй. Тэгээ бидэртэй бол холбогдох байна. Энэ дээр агаар хандуулж байгаа. Тэгээ мэдээж түрүүс татварын орчин бид нэг 60 тэрбумын татварын орлогыг нэг жилд мартаад бид нар энэ 60 тэрбумыг 10 жилийн дараа 600 тэрбум төгрөгийн татварын орлоготой зах зээл бий болгож байна. Яа тэгэхээр өнөөдөр хадгаламжинд мөнгө хадгалж байгаа хүмүүс маань хөрөнгөний зах зээл дээр ингээд ороод сурчих юм бол 5%. Энэ татвар тийг байж аваад буцаага 5% болоход нэг нөлөө байхгүй. За аргагүй дэж уус юм авах хэрэгтэй шүү дээ би ч мөнгө олж төлөх хэрэгтэй. Тэрхлээ энэ эдийг дадуулах, хэвшүүлэх нь их чухал байгаа даа л да. Тэгэхээр ингээд холбоо энэ тал дээр ажиж за мэдээж хөрөнгө оруулалт ирэх ашиг гэдэг юм. Орохгүй сэдв байхгүй ярихгүй юм байхгүй гэдэг шиг хин бид гэтээ бид нэг яг нарийсгаад явж байгаа юм бол яг л хөрөнгө оруулалтыг татах, оржсон хөрөнгө оруулалтыг хамгаалах, тэнд нээлттэй орчин байх, эргээд энэ хөрөнгө оруулалт нь иргэд рүү чиглэсэн одоо энэ хувьцааны соёлыг бүрдүүлэх мэдлэгийн дээшлүүлэх талаар одоо юу хий гэж. Яг манай гишүүн байгууллагууд маань, үндэсний компаниуд, сангууд маань ямар нэг байдлаар сошиаллон бас бие дэлбэрээр хийгээ явж байгаа. Энэ жижигсэн идэвхжүүлэх байх гэж бодож байна. Тэгээ бид нар ийм ажлуудаа юу манай улсын онцлогч гэх юм хавар намарл хийдэж штэ. Өвөл дараад байдаг, 100 амраа явждаг. Тэгэл одоо ингээл 3-4 сараас ингээл эхлээд явах. Өнгөрсөн хугацаанд санхүүжилхороо хөрөнгөний бирж гэдэг юм уу тэр ийм их хөхий байгууллагууд 72% гэж агиух ярьсан. Тэг яг хуу энийг жоох сонирхох иргэд маань бас бага байгаад байдаг юм шиг байлээ. Гэтэ яг бид нар энэ бага байлаа гэдэг энэ
үйл ажиллагаа зохицохсгүй байна. Байн яриад. Тэгээ манай зах зээл 5 жилийн хацууд агүй өөр болсон шүү дээ. Одоо хамгийн биржийн зах зээлийн хүмүүс моон агүй сайн ойлгодог болсон. Бонд гэж мараа Джеймс Бонд үг юм хэлээс тэгээс гэж. За баярлалаа танд. За ингээд нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Товчхон дүгнэлт хийхэд бол манай Монгол улсын өрсөлдөх чадварыг хойшлуулж байгаа нэлээд том хүчин зүйл бол хөрөнгийн зах зээл, үн цасны зах зээл үүдэг. Энд маань өөрөө капитал бий болж идэг, хөрөнгөөс хөрөнгө оруулж идэг. Тэгээ манай улс уг чөлөө зах зээл рүү одоо хөрөнгөтөн нийгэм гэх юм уу капиталист нийгэм байгуулах гэдэг. Гэтэл одоо капиталгүй мөртлөө капиталист нийгэм байгуулах байгаа юм шиг л нэг юм асуудалтай байгаа юм. Тэгээд манай захирал одоо инх бат захирал маань маш тодорхой зүйлийг ярьлаа. Тэгээд энэ холбоогоо танилцууллаа, баярлалаа. Манай холбоо бол ерөнхийдөө энэ салбарынхаа одоо боломжийг бол олоод харсан юм байна. Бэрхшээлүүдийг олоод харсан юм байна. Уншаа бол зүг тавьсан байна гэж би ярьж байна. Тэгээд 5 жилийн дараа магадгүй дахиж уулзахад одоо өшөө илүү амжилтанд хүрсэн байхыг ерөөлөд төшөөлье. Танд баярлалаа. Баярлалаа. Альва хөгжил дэвшил бүртгэл хэмжилт дүн шинжилгээнээс эхэлдэг. Улс орны хөгжилч ялгаагүй. Хэмжиж чадвал хянаж чадна. Хянаж чадвал удирдах чадна. Удирдах чадвал хөгжүүлж чадна. Ийм учраас цөөн залуу хүн амтай, эрдэс баялагын нөөцөгтэй, зах зээлд ойр, мэдээллийн технологи харьцангуй сайн хөгжиж байгаа Монгол улсын хувьд өрсөлдөх чадвараа зөв тодорхойлж, тогтвортой бодлого тууштай хэрэгжүүлбэл хөгжлийн гайхамшиг бүтээх бүрэн боломжтой. Өрсөлдөх чадвар